Сайн байна уу та? Манайх төрийн минь мэдээллийн сайтаас танаас тодруулга аваад идэх. Таны 2 хэмээр зогсож байгаа гэж идэх. Ийшээ зогсож байгаа гэж. Цаг үеийн асуудлаар нэг тодруулга авах гээд байгаа. Өчигдөр Ардчилсан намын дарга Баттуулгын эзэмшлийн гих Баянгоо зочд бодол руу дайрсан. За нийслэл хийсэн мэдээлэл явсан л да. Тэгэхээр танаа намд юу ямар асуудал үүсээд байгаа юм бэ? Нилээн бас намын дарга гэдэг утгаараас олон нийтийн анхаарал төвтөж гин. Дээрэс нь бас олон нийтийн анхаарал төрсэн махны асуудалтай холбогдоод ах шиг байна л да. Ер нь өсөл байдал үүсээд байгаа намын асуудал юу ямар байгаа гэдэг дээр танаас нэг тайлбар авах гэдэг. За Монгол улс анх удаа түүхэндээ Ардчилсан намын бүх гишүүдийн саналаар 113 мянган хүний санал ав сонгогдсон Халтмаагийн Баттуулга гэж хүн сонгогдсон. Энэ бол Ардчилсан намын дарга. За их хэрэгчдийн зүгээс хийж байгаа үйлдэл гэж харж байна. Одоо энэ хүнтэй хамт сонгуульд өрсөлдөөл ялагдана гэдгийг ойлгосон одоо улс төрийн намын их хэрэгчдийн үйл ажиллагаа гэж харж байгаа. Бас чамтай адилхан хэвлэлээс мэдээ авсан юм л байна. За дээр нэмээд хэлэхэд бол намайг ч гэсэндээ өнөөдөр би одоо гараа явж байна. Боркороос одоо дээчүүхийн гадаа жагсаал хийсэн ингээд шууд боркороос зарлан дуудах хуудас ирж байна. Уул нь ч мөрдөгчийн хуудас эхлээд уц муцаар дууддаг байсан тийм байхгүй шууд л ирээл гэсэн юм явж байна. Би энэ дээр нь очиж тайлбар мэдээлэл өгөхөөр гараа явж байна. Наад чинь тодруулъя. Таныг дээчүүхээс ирүүлэх мэдүүлэх болсон. Хэлчихэд бол нэг ийм л юм байгаа юм л да. 2024 онд өрсөлдөгчгүйгээр ялах гэсэн Монгол Ардын намын эрх хэрэгчдийн үйлдэл гэж хардж байна. За үүнийг зохион байгуулж байгаа амар баясгалан Гисекийг бол ер нь ганц зөвлөгөө өгч чи бол бити хуцаал гэж. Энэ 5 сарын 20-нд одоо жагсан жагсаалттай холбоотойгоор прокурор дуужин гэсэн үг. Уг нь бол танаас тайлбар мэдүүлэх авах хэрэгтэй шүү дээ. Тий дуудсан байна. Тэгээд очиж ямар ч байсан тэр мэдээлэл ч юм уу юм чинь өгье. Энд чинь хийзээ байлаа. Уул нь бол энд мөрдөг цагдаагийн хууц мууц л ирдгийн. Гэтэ шууд прокурорын зарлан дуудах хууцаар ирүүлж явах шиг байна. Одоо ингээд Ардчилсан намын за та бол Гинсек ерөнхий нарийн бичгийн дарга. Дээрээс нь намын дарга асуудал гээд танаа намын удирдлагын төвшин нэлээд одоо цагдаа тий одоо байцаалч нэгжлэгч юм ингээд явагдчихлаа шүү дээ. Үгүй яг хөө тэгэл энэ оног эрх хэрэгчдээс л хийж байгаа л үйлдэл байлгүй дээ. Бодвол 24 оныг харсан 24 он руу энэ намыг одоо юу гэдгийг өрсөлдөгчгүй байхад зорилго агуулдаг байлгүй дээ. Тэ? Жагсаалын талаар тайлбарлаж одоо таны прокурор дуудчихлаа шүү дээ. Тэгэхээр жагсаалыг зөвшөөрөлгүй тэгээд дээж өгөх юм бас шүүгийн хараат бас байдал нөлөөлөх үс ингээд үйлдэл гаргалаа гэдээ бас дээж өгөх мэдээлэл гаргасан. Зөвшөөрөл бол өгөөгүй. Тэнд бол тэгээд бид нэг хүссэн нэгжлэрийн талбайд жагсаал хийгсэн зөвшөөрөл өгөөгүй. Арга хэмжээд авахцсан гээд намын гишүүд нэг дээчүүхээс нээлттэй хурал зарласан учраас гişүүд ирж байгаа юм. Тэгэхээр мэдээж эмх замбараагүй байдал үүсэхгүй тулд би зохион байгуулагчаар орхоос аргагүй зохион байгуулж харин эв зүйтэй байх янз бүрийн үйлдэл гаргахгүй байхыг сэргийлж цагдаатай хамтарч ажилласан байгаа. Уг нь бол та ингээд цаг үеийн мэдээлэл харж штэ. За өчтөр урждраас эхлээд ерөөсөө л Ардчилсан намын за та бол ингээд прокурор дуудагч байгаа юм байна. Ардчилсан намын дараа Баттуулгыг одоо ингээд бас офисын шалгаад те бас нэгжлэг хийж байгаа юм ингээд үндсэндээ танаа нам тэр чигтэл ингээд энэ одоо өдрүүдийн гол сэдв цаг үеийн одоо асуудал болчиход байна шүү дээ. Гэхдээ тэгээд үнэхээр л бид нар хэрэг хийсэн. Эсвэл бид нар тэгээд байгаа бол энэ байшингаас ирээд бүгдийг нь ачаад явуул та харъя. Харж л бай. Арчлыг нухсан дарах гэж байгаа тийг хараад байж харин ганц юм хэлчихэ. Дуустлаа үзэлцсэн шүү. Дуустлаа үзэлцсэн шүү. Энд бол нэг тийм айл сүрдээд байгаа юм ерөөсөө хаалга хийсэн хэрэгч байхгүй. Таад нөө шүүхийн одоо хууль шүүхийн одоо булхай ловер гар хөлийн те дасалж ээж бид нар тэмцлээ юм гэдэг байгаа штэ. Тий хандах ёстой газрууд үндсэн хуулийн зэц прокурор авилтаа төвч газар гэдэг хуулийнх нь хүрээнд хандаа явж байна одоохондоо. Тэгээ үнэхээр хуульд нь мухардталтаа орох юм бол Ардчилсан нам яах вэ? Гардаг газраа удамжиндаа л гарах байх. За баярлалаа. За үзэгч та бүхэндээ төр мэдээллийн сайт Ардчилсан намын үүдэн дээрээс мэдээлэл өргөлээ. За бид Ардчилсан намын одоо дарга Баттуулгатай холбоотой асуудлаар за намын бас удирдлагаас тайлбар авч мэдээлэл авахар ирсэн. Тэгээд дөнгөж сая Ардчилсан намын одоо ерөнхий нарийн бичгийн дарга мөнх жаргалыг бид бас тайлбар тодруулга авлаа. За мөнх жаргалыг 5 сарын 20-нд дээчүүхийн гадаа жагсан жагсаалтай холбоотойгоор прокуророос мэдэгдэх хуудас ирээд за хэрвээ яг одоо ингэ ирэхгүй бол бас
одоо хүчээр байрвчлаа шүү. Тэгээ прокурорын хуудас ирүүлсний дөнгөж сая бас бидэнд одоо үзүүллээ. Энэ одоо өдрүүдийн гол сэдэв бол ардчилсан намын одоо дарга Батулга. За түүнтэй холбоотой одоо хамаарал бүхий компани нь эмээлтэд махны одоо үйлдвэрт хятадын махны үйлдвэртэй холбоотой гэх асуудал. За дээрэс нь за одоо ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг бас ийхүү прокуророос дуудсан гэдэг ийм мэдээлэл бид авч ардчилсан намын үүдэн дээрээс мэдээллийг шууд дамжуулан өргөлээ.